За. Өөрийнхөө нутагт одоо бас нэг энэ job center хөдөлмөрийн нэгдсэн төвийг одоо нэг гэж бодож энэ job center төвийг нээж байгаа. Одоо тэгээд манай удирдлагууд болон одоо бүх улсууд ингэ ярьсан учраас би ахиж яриад яах вэ? Ингээд ажилгүй иргэдүүд нь ажлын байранд ажилгүй иргэдийг зуучлах мөн зохицол бүлгийн иргэдийг одоо төрөл болгоны одоо байнгын болон одоо төр сургалтуудад хамруулах байнгын болон одоо төр ажлын байранд цагийн ажлаар зурчлах бүхэл ажлыг нэг job center-ээр нээж ажиллуулна гэж бодож байгаа. Тэгээд та бүхэнд энд ирсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Хөдөлмөрийн бирж буюу олон улсын job center платформ схотор талуус өндөр үр таалга нээлээ. За энэ маань бас хөдөлмөрийн биржийг олон улсын жишгт үзэхэд бол төр өөрийнхөө чиг үүргийг бол хувийн хвшлэр дамжуулж хэрэгжүүлж байгаа нь илүү үр дүнтэй байдаг. Энэ туршлагыг бол бас Монголд суурьшуулж байна. За өнгөрсөн жил бол 4 job центрыг Улаанбаатар хотод байршуулахад бол үр дүнгээ өгсөн байна. Энэ 25 оноос бол засгийн газрын бодлогын хэмжээнд бол 19 аж ахуйн нэг газар job центр нээхийн манайх өнөөдөр Сүхбаатар аймагт ингэ нээгч байна. За энэ хүү job центр нь бол нэгдснээр одоо Сүхбаатар аймаг бол 67300 хүн амтай. Энэ бол манай аймгийн хувьд бол байнга өсөж нэмэгддэг. Хөдөлмөрийн зах зээл бол байнга нэмэгдэж байдаг. Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн өндөртэй аймаг болсон. Уул уурхай ихээр бий болж байгаа. Ингээ хөдөлмөрийн зах зээлийн чиг үүрэг янз бүрийн мэдэхгүй ч гэдэг юм уу. Чиг үүргийг бол төрийн байгууллага ганцхан хийж эсвэл хувийн хвшлэл захим биетээр гэдэг хоёр утгаараа энэ одоо ингээд иргэдэд үйлчилж байна. За тэгээс Сүхбаатар аймгийн иргэд ард түмний ажил жуулчлах энэ ажлын үйлчлэгээ энэ job center-ээр бол үргэлжлэж байна. Энэ job center төсөлийг болохоор Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо хэрэгжүүлж байгаа. За энэ байгууллага маань одоо Монгол улсын 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 67 биржийг гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. За одоогийн байдлаар 2025 онд одоо 30 job center байгуулах төлөвлөлтөөс 14 job center нь бол байгуулагдсан ажиллаж байна. За эдгээр job center-ууд нь бас өөр өөрийн онцлогтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. За жишээлбэл хүн амын бүлгээр эдийн засгийн салбаруудаар бол төрөлжиж ажиллаж байгаа. За хөдөлмөр эрхлэлт болохоор сүүлийн одоо ковидоос хойш хугацаанд болохоор нэлээдгүй хэмжээнд шинэ одоо арга хэлбэрүүд нэвтэрсэн. Энэнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн зорилтод бүлэг тусвар тохирсон одоо менежментүүдийг бий болгох чиглэлээр бол бид нар төрөлжин ажиллаж байгаамаа. Жишээлбэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа job center UBH гэхэд одоо хүүхдээ асарч байгаа ээж нарт зориулсан үйл ажиллагаа явуулах менежментийг Сүхбаатар дүүргийн job center хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо ажилд хэрхэн зуучлах чиглэлээр онцгойлон анхаарч төрөлжин ажиллаж байгаа юм аа. Идэвхтэй ажил хайгч иргэдийг хөдөлмөр зуучлалт бүртгүүлэх, за ажлын байраар хангалтанд туслах ийм одоо чухал ач холбогдолтой үйл ажиллагаа нээгээд өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Тэгээд энэ хөө төвийг ашиглалтанд оруулж байгаа хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орж байгаа. Энэ хөө одоо төвийг хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар нээж байгаа бүх хүмүүст бас аймаг орон нутгийн ард иргэдийн нэрийн өмнөөс бас чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэгээд энэ хөө job төвийн маань үйл ажиллагаа улам цаашаа өргөн дэлгэр болно гэдэгт найдаж байна. Тэгээд энэ хөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих job center төвөөр Сүхбаатар аймгийн маань идэвхтэй ажиллагч иргэд та бүхэн маань өргөнөөр үйлчлүүлэхийг бас урьж байна.